Миний түрүүнд бичлэгээ эхлүүлэхээс өмнө нэг тодруулах зүйл хэлье. За яг энэ бичлэгээр эцэг эхчүүдтэй би заах гэж энэ бичлэгийг хийгээгүй. Үнэхээр ийм тохиолдол болдог болохоор би та бүхэндээ хүүхдүүдийн чинь өмнөөс жижигхэн тип өгж байгаа шүү гэдгийг та бүхэн ойлгоорой. За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ удаагийн нэмэлт бичлэг маань би ээж аав нартай зориулж энэ бичлэгийг хүргэж байгаамаа. Миний өмнөх бичлэг буюу надтай хамт англи хэл сураач гээд видео гарсны дараа над руу маш олон хүмүүс холбогдсон л доо. Тэр олон хүмүүсийн 50% нь өсвөр насны хүүхдүүд байсан. За тэр өсвөр насны хүүхдүүд маань над руу за жижиг ихчээ надад таны тусламж зөвлөлцөө маш их хэрэгтэй байна. Яагаад гэх юм бол миний ээж аав хоёр намайг өөр айлын хүүхдүүдтэй айгүй их харьцуулдаг. Одоо тэр айлын хүүхэд тэгж чадаад ахад чи яах лээрэ чаддгүй. Энэ айлын хүүхэд ингэж ахад чи яах лээрэ чаддгүй. Чи ангийнхаа тэрийг харж чи юу хийж чаддгийг гэд айгүй их тийм харьцуулалт явагддаг гинэ. За эцэг эхчүүдтэй хандаж хэлэхэд хүүхдээ хизээж битгий өрөөл бусдын хүүхдтэй харьцуулж байгаарай. Яагаад гэх юм бол энэ нь таны хүүхдэд нэгдүгürt маш том сэтгэлийн гүн шарах өгж идэг. Хоёрдугаарт таны хүүхдийн дайчин занг устгаж идэг. Гуравдугаарт өөртөө их итгэлийн үгүү хийж идэг. Тийм учраас та хүүхдээ өөр айлын хүүхдтэй харьцуулаад ширүүн үг шидэд байх юм бол хүүхдээ та эхнээсээ мохоож өөрөө хэлж гинэ гэсэн үг. Тэгэх юм бол энэ таны буруу болно. Хүүхдээ дэмжиж өгөөгүй эцэг эхийн буруу болж өгдөг. Хүн болгон өөр нөхцөл байдалд өөр амьдралд өсдөг учраас бүгдэн нь адилхан гэж бол харьцуулж болохгүй. Нэг ангид хамт сураал биз нэг нь арай нөгөөдгөөсөө дээгүүр илүү оноотой гараал биз. Тэглээгээд ерөөсөө хүүхдүүдийгээ тэгэж мохоож бол болохгүй. Тэрний оронд яаж хүүхдүүдийгээ ингээд хөгжүүлэх вэ гэх юм бол дуртай зүйлийг нь дэмж өөртөө нь ярилц халуун дотн яриа үүсэх тэр бүх зүйл хүүхдүүдэд чинь хэрэгтэй байдаг. Даан ялангуяа 10 жилд байгаа хүүхдүүдэд одоо мэрэгчлээ сонгох чинь төгсгөөд намайг би ээж аав хоёроос ийм асуугаад ахад энэ хоёр шал өөр хоёр хариултууд хэлээд ингээд намайг эргэлзүүлээд байна. Игээ би яах вэ гэд айгүй их олон хүүхдүүд холбогдсон. 10 жилээ төгснө гэдэг чинь бас л нэг том алхмын ард гарч байгаа штэ. Ер нь тэр хүүхд одоо өөрийнхөө юу хийх гээд байгааг мэдчих хэлдэг. Тэр хүүхдийн мөрөөдөл юу вэ гэд мөрөөдлийнхаа араас тэмүүлэх хамгийн ихний алхам чинь ер нь 10 жилээ төгсөх штэ. Тэгээ тийм учраас яг энэ ихний алхам дээр нь та нар туслаад зөв тийш нь хөтлөөд өгөх юм бол энэ хүүхд чинь өөрөө аяанда цаашаагаа яваад өгнө. Халуун дотн яриа үүсгээд за миний зөвлөгөө өгөөд за миний охин миний хүү за ээж аав хоёр нэг иймэрхүү бодолтой байна. Чи энэ мэрэгчлэр ингэж явах юм бол цаашдаа илүү чи амжилттай болно. Чиний өөрийн хүсэж байгаа юм юу? Чи өөрийгөө юугаар ямар хүн болж гин ямар мэрэгчлээ байна гэж чи төсөөлж гин тэрийг нь сонсолтой. Хүүхдийнхаа дотоод сэтгэлийг сонсох юм бол тэр хүүхдүүд чинь маш их урамшиж идэг. За би ээж аавтай ингэ хэлсэн ээж аавтайгаа ярилцдаг хүүхэд болгон дотроо айгүй тийм сэтгэлийн хатуужилтай байдаг байхгүй юу? Тэр хүүхдүүд чинь ингээд та хэдээсээ зөвлөгөө аваад та нар өглөө болгон яд ажилдаа гарахаас өмнө хүүхдүүдийгээ үнсэлтэй миний хүү мундаг шүү, миний охин мундаг шүү үнсээд гарахад тэр хэд ингээд унтж байгаа юм шиг мөртлөө яг үндэ ингээд нүдэн анцсан нүдэнд нь өлмөс цэглэн жидэг зарим нь мэддэггүй байх зарим гэхдээ зарим нь ихэнхэд ээж аавдаа үнсүүлээ тэгээд үлдэх ээж аавын инхри охин хөөхөн тэр залуу нь байна гэд тэрийг одоо болтол ингээд мэдрүүлэлт хитрхээ энэ одоо эрхлүүлж байгаа юм бол биш л гэтээ эцэг эхийнхээ хайрыг одоо хүүхдүүдтэй мэдрүүлж гинэ гэдэг чинь тэр хүүхдийг чинь ингээд нэг ёсны бас зоригжуулж өгч идэг байхгүй юу эцэг эхийн хайр чинь. Одоо би ийм асуудалд орлоо гэхэд миний ээж аав миний ард талд байгаа намайг хамгаалах чадвартай гэд хүүхдүүдийг чинь зоригжуулж идэг тэр зоригоосоо эхлээд тэр хүүхдүүд чинь өөртөө итгэлтэй байдал үүсгэж идэг Тиймэрхүү байна. Мөн хүүхдүүдэд урмын үг их хайрлаж агаарай. За миний охин одоо яах чинь ийх чинь одоо чи юу ямар бодолтой байна гэд өөрийнх нь бодлыг сонсож өгч явах юм бол тэр хүүхдүүд дараа нь та бүхэнд ингээд бүх юмаа ярьдаг айгүй нээлттэй болж өгнө л дөө. Манай аав ээж бол надаас дандаа асуудаг. За миний охин яамаар байна За чи яаж ийн гэд. Би бол айлын дунд тэгээ том охин ээж аав хоёр бол намайг за миний охин чадах юм чинь чи зүгээрээ за чи чадна за чи угаасаа өөрөө юу ихэ мэдж байгаа гэд угаас намайг орхичдөг.
Гэхдээ байнгын урмын үг бол ээж аваа хоёр өгөөстэй байдаг. Хичнээн аваа ингээд за чи чадна гэд ганцаараа ингээд орхиж байгаа ч гэсэн чи бие дагаа явчихна гэж орхиж байгаа ч гэсэн байнга урмын үгээр намайг ингээд хоолж идэг. Миний охин чадна, чи мундаг, чи бол ирээдүйн тэр бомтон, чи ирээдүйн саятан гэл манай ээж бол байнга гой үгээр дэмждэг. Миний ээж аваа хоёр бол миний улаан ногоон фэн. Манай эмээ өвөө ч гэсэн тэр нь миний улаан ногоон тэгээ нөгөө шаар цэнхэр бүх фэнүүд. Тийм учраас өөртөө итгэлийн өгмөр байвал та эхлээд хүүхдүүдийгээ урмын үгээр тижээж те өөртөө ярилц дотн яар. Тэг миний хүүхд яаж нээж ин за тэгээд болохгүй юм дээр нь загинахын зөвлөдөө. Тэгээд бас өсвөр насныхаа хүүхдүүдэд хандаж хэлэхэд ээж авчин хичнээн чамд хатуу ширийн үг хэллээгээд тэрэнд нь бас байн гомдоод ээж болохгүй. Яг юм чи сэтгэлийн хатуужилтай байх хэрэгтэй. Тэр хүмүүс чинь ингээл өглөө гараад орой ирдэг. Ер нь чамайг хүний хүүхдээс дутаахгүй гэсэндээ л ажилч хөдөлмөрлөж байгаа шүү дээ. Хүүхдүүд маань бас өөрсдөө ойлгоорой. Болж өгвөл ээж автайгаа ч гэсэн ярилцах гад ээж аваа нэг надад нэг яриа байна гэд яриад ирэхэд ээж аваа хоёр чинь сонирхол үнэхээр татагдана. За миний хүүхд надтай юу ярих чинь за миний хүүхд ямар бодолтой байна те. Өөртөө ингээд ээж аваа хоёрынхоо төрүүлж ам дуурахаас илүү чи ч гэсэн өөрөө төрүүлж амж дуураад ээж аваа хоёртойгоо ярилцаж болно шүү. Иймэрхүү үйл явдал болдог болохоор би зүгээр хүүхдүүдийн чинь өмнөөс бяцхан хэмжээний зүгээр тип өгсөн шүү. За тэгээд зүгээр ойлгоорой авахыг аваад хаяахыг хаяарай. Бүх ээж авнар л мундаг бүгд л хүүхдүүдийнхаа төлөө явдаг. Та бүхэнд амжилт хүсье. Миний дараагийн бичлэг бол би хэрхэн элчингийн ярилцлага дээр домог болсон тухайгаа ярина. За тэгээд элчингийн ярилцлага имчилгээг та бүхэн хүлээж аваарай. Дараагийн нэмэлт бичлэгээрээ уулзъя. Миний бүх влогууд YouTube дээр тавигдах болно. YouTube RDNGG адилхан нэртэй. За. Баярлалаа.